За сүүлийн өдрүүдэд над дээр аура энерги шалгуулж байгаа хүмүүсийн манд донд энерги өвчлөл туссан хүмүүс нилээдгүй байлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг нэг эмчтэр очиод эмнэлэгт очиод эмчлүүлээ, онцлуулъя гэхээр айхтар зовоор байхгүй мөртлөө яг хэрччтэй ажиллаа хийгээд өөртөө актив ичний хандаа гэхээр баг зэрэг ингээд чилсэн, ядарсан, тэхгүй ч юм уу те ямар нэгэн газар цохирлж байгаа юм шиг, өвдөж байгаа юм шиг мэдрэмж авдаг хэрнээ оншин олдохгүй, ядрах, сольдох гэх мэтсэн шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд энерги өвчлөл байна гэж одоо хэлэх тохиолдлууд гардаг. Юу вэ гэхээр тухайн хүнд гаднаас орж ирж байгаа энергийн нөлөөлөл, орчны нөлөөлөл, гэрийн энергийн нөлөөллөөс хамаарат яг ингээд зовиртой өвчин биш, махан биений өвчин биш ч гэсэндээ өөрт нэг юм өвдөж байгаа юм шиг мэдрэмжүүд, ядарч байгаа юм шиг мэдрэмжүүд төрөөд идэг. Энийг бол яг нэг өндөгний домын аргаар бас эмчлэх боломжтой байдаг. Тэгэхээр та нар манаас туршаад үзээрэй. Хэрвээ яг энэ шинж тэмдэг тантай таарч авах юм бол бас туршиж үзэхэд илүүтэхгүй гэж бодож байна. Юу гэсэн үг вэ гэхээр түүхэн өндгийг аваад нэг өндгийг ингээд гартаа угааж байгаа дурдаа бариад хоёр гарын алган дээрээ барьж байгаа залбир нь юу вэ гэхээр миний дотоод буюу гадаад сөрөг энергийг цэвэрлж өөртөө шингээж намайг өчнгөө эрүүл сарвал ирч хүчтэй болгож өгөөч гэгээд ингээд залбирал буюу зорилгоо хэлнэ. За түүний дараа тэрхүү өндгөөр ингээд өвдөж байгаа, чилж байгаа, бадарж байгаа газараа ингээд өнхрүүлээд хүнээрч хэлгсэн болно, өөрөө ч хийсэн болно. Ингээ хоёрын хөрж байгаа газараа ч юм уу өвдөж байгаа эсгүүд хотоодн дээрээ ч юм уу те ингээд өндгөөр ингээ сайхан өнхрүүлээд нилээ ингээд удаа өндгөө бүлээстэл ингээд өнхрүүлнэ. За тэгэж өнхрүүлснийхаа дараа хөлийн уул буюу гарын алгандаа маш сайн өнхрүүлж өндгөө маш сайн мэдрээд өөрийн тань өвчнийг, өөрийн тань сөрөг энергийг өндөгний гаднах хальс өөрөө шингээж уусгаж авч байна гэж бодох хэрэгтэй. Өндөг өөрөө ингээ гадуураа хатуу хальстай дотроо шингэн мөн чанартай байгаа. За энэ зүйл нь ингээ таны бүх өвчин сөрөг энергийг дотроо шингээж авах боломжтой байдаг. За ингээд түүнийхээ дараа тухайн өндгөө хаяад хагалдаг. За ингэж хагалж хаяснараа өөрийнхөө сөрөг энергүүдийг өөрөөсөө холдуулж юм уу өндөг тэр муухай сөрөг энергүүдийг тань яг ингээд зовирлаад байгаа өвчлийг тань өөртөө сарж авч байна гэсэн юм дом шившлэгийн арга боловч маш хүчтэй арга байдаг. Маш гоё ингээд яг тэр дороо одоо мэдрэгддэг. Тэгэхээр та нар маань яг юм махан биений айхтар өвчлөлтөй биш мөртлөө энергиэс шалтгаалсан зовөөрөөд, хуян хөөрөх, бие халах, чилэх, бадарах гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрч ивэл бас туршаацхэд илүүтэхгүй гэж бодож байна. Ингээд та нартай амжилт хүсье.